Арчсан намын бүлгээс өнгөрсөн нэгдэх өдөр бас тодорхой байр суурь илэрхийлж улсын их хурлын дараагаар аль нэг намын дарга ажиллаж болохгүй гэдэг байр суурийг бид маш тодорхой илэрхийлж чулууны нэгдсэн хуралдаанд энэ тохиолдолд Монгол Ардын намын даргыг хавсран гүйцэтгэж байгаа ажлаа өгтөл нь бид оролцохгүй гэсэн шаардлагынхаа хүрээнд Арчсан нам ажиллаж байна. Гэхдээ энэ улсын их хурлын нэгдсэн чуулганы үйл ажиллагаанд бид бас гэдэг шийдвэрийг гаргаад ажилласан. Энэ хүрээнд бас өнөөдөр ингээд та бүхэнд нэмэлт мэдээллүүдийг өгье. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн асуултууд, нийтлэг асуултууд гарч ирнэлээс та бүдийг асуух байх гэж бодож байна. Би бас зарим асуултуудад ер нь урьдчилаад хариулчих. Нийтлэг асуултууд олноор давтагдж байгаа учраас. За жишээ нь өмнө нь ийм жишг байсан биз дээ. 2016 оноос 2012 оноос Мягомбын инкул дарга, Зандахуугийн инкул дарга нар ийм жишг байсан биз дээ гэдэг асуудлыг ярьж инлээ. Тэгэхээр бид энэ буруу жишгийг засах ёстой гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Буруу жишгийг буруу чигээр нь үргэлжлүүлвэл юу болдгийг саяны хоёр даргын засагласан жилүүд бас харуулдаг. Арчсан намын дарга улсын их хурлын дараагаар ажиллаад тэрнээс хойш бас төрийн хэмрэлд бас очиж исэн. Дахиад дээрэс нь Арчсан нам одоогоор 3 дараалан ялагдаж дахиад дээрэс нь Монгол улсад нэг намын дарангуйлын тогтолцоо руу нөхцөл байдал явчихсан тийм таагүй үр дүн бас гарсан. Мягомбо инкул дарга намын дарга улсын их хурлын дарга болсноор 17-18 оны үед Монголын засаг төрийн түвшинд ямар хямрал нөхцөл байдал хүрснийг та бүхэн бас мэдж байгаа. Тэгэхээр энэ нь олон улсад байдаг сонгодог онол номынхоо дагуу зарчмын дагуу асуудлыг шийдэхгүй бол буруу зүйлийг засад залруулахгүй бол ямар үр дүнд хүрдгийг бас харуулж байна. Ийм ч учраас Арчсан нам Амар Баясгалан даргыг улсын их хурлын дараагаар ажиллаж байгаад Монгол Ардын намын дараагаар сонгогдоход бид яг ийм байр сууриа илэрхийлж бас яг ийм үйлдэл хийж ирсэн. Яг ийм үйлдлийг хийжсэн. Энэ бол бид зарчмын байр суурь гэж үзэж байгаа. За тэгээ олон улсад ямар байдаг вэ гэдэг. Олон улсад тэр тусмаа сонгодог парламентын засаглалтаа орнууд ямар байдаг вэ гэдэг асуудал гарнаа. За энэ парламентын тогтолцоо, парламентын засаглал, ард түмний засаглал гэдэг чинь Их Британи, Англи улсаас үүдэлтэй ингэн лээ. Англи улсын жишээг та бүхэнд хэлье. Парламентын дарга нэг намын дарга байх байтугай намын гишүүнээр ажиллаж болохгүй гэж байгаа. Аль нэг намын гишүүнээр ажиллаж болохгүй. Дээр нь нэмээд бүр онцгой тохиолдол нь парламентын дараагаар ажиллаж исэн хүнийг дараагийн сонгуульд сонгуульд орохдоо хуучин намаасаач нэр дэвшгийг хориглодог. Хуучин намаасаач нэр дэвшгийг хориглож тэр хүнийг бие даагчийн статустаагаар тэгтээ бас дараа сонгогдоход нь тодорхой нөхцөл бас зөөлөн бодлого барьдаг. Буюу ажиллаж явах хугацаанд бүр ажилласныхаа ажиллаад буусныхаа дараа хүртэл намдаа орохыг нь хориглодог. Бүр Англи улсад ийм хатуу жишгтэй. Япон улсад мөн адил намын гишүүнээр ажиллахыг нь хориглодог. Үндсэндээ Азид парламентын засаглалыг төвлөршүүлж жишээ болох улс Япон улс, дэлхийн түүхэнд парламентын засаглалыг одоо үүсэл санаачил сонгодог утгаар нь хөгжүүлж байгаа Англи улсад ийм байна. Жишээ нь Герман улсад намын дарга ажиллахыг хориглодог. Гэх мэтийн. За тэр Америкийн нэгдсэн улсын жишээг хэлж ийлээ. Америкийн нэгдсэн улс бол тийм парламентын сонгодог парламентын засаглалтай улс биш ээ гэдгийг бас та бүхэн бас мэдэх байхаа гэж бодож байна. За өөр нэг гарч болох асуулт нь учрал даргыг улсын их хурлын дараагаар сонгогдоход нь Арчсан намын бүлгийн зарим гишүүн дэмжиж санал өгсөн байна. Тэр тусмаа цогтгөрл гишүүн та дэмжиж санал өгсөн байна гэдэг зүйлийг бас над руу зарим сэтгүүлчид асууж исэн. За жишээ нь энэ дээр би нөхцөл байдлыг та бүхэнд бас тайлбарлая. Яг улсын их хурлын үйл ажил бид Амар Баясгалан даргыг хуралдаанд орохгүйгээд Амар Баясгалан дарга огцроод улсын их хурл төсөв батлахулсан үйл ажиллагаа явуулахын боломжгүй болсон байсан үед бид бас энэ гарц харгалгаа гаргахын тулд Тэмүүжин гишүүн санаачилж хуулийн төсөл өргөн барьсан. Бид зүгээр нэг улс төрөлсөн үйл ажиллагаа Арчсан намын бүлгээс явуулаагүй. Аль хэзээний бэлэн хуулийн төслөө бичээд бид өргөн барьсан. За тухайн үед улс төрийн ямар ойлголцол болсон бэ гэхээр за учрал даргыг энэ улсын их хурлын үйл ажиллагаа хэвийн гацаанаас нь гаргаад Арчсан намын бүлгийн хуулийг хэлцэх ёстой гэдэг байр суурь. Дахиад дээрэс нь улсын их хурлын дарга томилогдсны дараа Арчсан намын хуулийг үргэлжлүүлэн хэлцэх асуудалд оруулж хэлэлцэнэ гэсэн. Энэ хаврын чуулганаар нөгөө Арчсан намын өргөн барьсан
зарчмын шаардлага бүхий хуулийн төсөл байхгүй. Ийм учраас бид нар зөвхөн гацаахын төлөө асуудалд хандаагүй бид нар боломж олгосон одоо нөгөө хуулийг хилцэх ёстой хилцэх тов дараалалд байхгүй байгаа учраас бид нар өмнө нь тавьсан зарчмын шаардлага билүүлнэ гэдэг ийм байр сууриас асуудалд хандсан шүү гэдгийг бас ингээ хэлье. За дараагийн нэг асуудал нь за чуулга эхлэхэд зарим асуудлыг саатуулах гэж зарим хуулийн төслүүдийг саатуулах гэж арчс намын бүлгээс ийм бойкот зарлж байгаа юм шүү гэдэг асуудлуудыг ярина лээ. Жишээ нь одоо тэрийн дотор зарим хуулиуд гэдэг дээр бүр зарим банкны хууль гадаадын банк оруулж явахыг эсэргүүцэж байгаа юм лээ. Зарим гишүүнийг эргүүлэн татах асуудал орж ирахыг одоо саатуулах гэж байгаа юм лээ. Өөр одоо юу ч байлаа баах юм хам чимээд ирж ин лээ. Арчс намын тавьж байгаа шаардлага бол зарчмын шаардлага хариуцлага тооцох ёстой одоо хулгайч гэж байгаа хүмүүст хуулийн байгууллагуудаар шалгуулах боломж олдохгүй байгаа бол энэ бүгдийг шалгуулах ёстой. Энэ бүгдийг хилцэх ёстой. Хуулийн байгууллагуудын шаардлагыг биелүүлэх ёстой. Хариуцлага тооцох ёстой гэдэг бол энэ арчс намын зарчмын байр суурь. Тэр тусмаа улсын хурлын гишүүнийг чөлөөлөх, төдөлзүүлэхтэй холбоотой хуулийн харилцаа өнөөдөр ч гэсэн Монгол улсын хуулиудад бэлэн байж байдаг. Энэ зарчмаараа энэ явуулахыг харин бид нар саад тутгаргүйгээр асуудалд хандаж явуулах ёстой гэдэг бас ийм байр суурьтай байгааг хэлье. Дээр нь нэмээд бас хэлэхэд Монгол улсын үндсэн хуулинд ер нь аль нэг намын дарга улсын хурлын дагаар ажиллахгүй байх нь зүйтэй гэдэг агуулга яг өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол улсын үндсэн хуулийн 24-р зүйл дээр байгаа. Улсын хурлын даргыг сонгох нь ялсан намын дотоод асуудал гэж зарим эндүрэл яваад байна лээ. Энэ бол тийм биш. Үндсэн хуулийн дээр улсын хурлын даргыг аль нэг гишүүнийг нэр дэвшүүлэн сонгох ёстой л гэж байгаа. Аль нэг нам эвслээс гэж өгүүлбэр тэнд байхгүй. Энэ бас тэр сонгодог парламентын утга санаа манай үндсэн хуулинд суудсан байгаагийн илэрэл. Харин улсын хурлын дэд даргыг хинээр сонгох уу гэдэг энэ бол нам эвслийн дотоод асуудал, нам эвсэл хэнийг дэд даргаар ажилуулахаа нам эвслээс санал болгодог. Энэ бас Монгол улсын үндсэн хуулинд суучихсан үзэл санаа шүү гэдгийг хэлье. Жинхнээсээ аль намын дарга хэн байх нь тэдний намын дотоод асуудал. Бид нар бол зарчмын байр суурь улсын хурлын дарга дээр л асуудал ирж байгаа. Одоо хэсэг бүрдүүлээд хуулиудаа батлаад явчихсан яа. Танахан оролцоогүй бас ер нь ард түмний хувьд өнөөдрийн улсын хурал чинь олон хотоо шүү дээ 68 гишүүнтэй. Үйл ажиллагаагаа эрт гүйцээгээд үйл ажиллагаа явуулах нь улсын хурлын өнөөдөр байгаа Монгол Ардын намын эрх бүр тэр байтугай үүрэг засаглаж чадахгүй бол дахиад энэ засаглаж чадахгүй нэ гэдгийг ард түмний өмнө хэлэх ёстой байх гэж бодож байна. Тэр бол хориотой зүйл шүү дээ. Дахиад дээрэс нь эн чинь за уунгаа энэ тавиад явчих яагаад болохгүй. Заавал яагаад ингэж болохгүй гэдэг. Чуулган цуун гэдэг чинь улсын хурлын үйл ажиллагааг улсын хурал даргалж байгаа спикерийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч өгнө гэсэн үг болж байна. Танай гишүүд одоо чуулганд оролцохгүй ч гэсэн энэ орхон гэж ажиллаж явчихдаг юм уу? Бүгдээрээ ажиллаа хийгээд явж байгаа. Бүгдээрээ ажиллаа хийгээд явж байгаа.